Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай иргэний тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд хэрэгээ ярьж эхэлцгээе. 2011 оны 8 дугаар сарын 26-нд Шуурхай албаны 911 утсанд нэгэн эрэгтэйгээс ажлаасаа эртэл найз охин нь цусандаа бодогдчихсан ямар ч ухаангүй шалан дээр хэвтэж байгаа талаар дуудлага ирдэг. Цагдаагийн ажилчид дуудлагын дагуу зааж өгсөн хаягаар нь явж очих үед өөрийгөө хохирогчийн найз залуу Сэж Грин хэмээн танилцуулсан нэгэн залуу маш их айчсан, чичирчгсэн цагдаагийн ажилчдыг тосч авсан. Цагдаагийн ажилчид дотгошоо орох үед үнэхээр аимшигтай дүр зураг тэдний өгтөн авсан. Гэрийн доторх бүхэл газруудад цус болсон байсан ба нэгэн эмэгтэй шалан дээр маш их цусан дунд дээгүүрээ зөвхөн левчгтэй хэвтэж байснаас гадна эмэгтэй айл хэдийн амьсгал хураасан болох нь тогтоогддог. Цогцсон шинжилгээ хийж үзэхэд хүзүү, цээж болон хэвлийн хэсэгтээ 6 удаа хутгалуулсан байсан. Мөрдөгчид эмэгтэйн цогцсны хажууган талаас гутлын мөр олсон бөгөөд тэрхүү гутал нь Nike Air Max савгийн 41 арзмарын пүүз болохыг олж тогтоодог. Үүнийхээ дараа мөрдөгчид хохирогчийн биеийн дээрээс хэрэгтний ДНХ олдох магадлал өндөр хэмээн үзэж хумсанд орохыг нь шалгаж үзээд шинжилгээнд оруулахаар лаборатори руу илгээсэн. Ингэж байгаа гол зорилго нь гэвэл хүн биеийн хамгаалахаар оролдох үед халдаж байгаа этгээдийн арьс болон хөлс, цус зэрэг хэрэгтний ДНХ-г тодорхойлж болохоор зүйлс хохирогчийн хумсан завсар үлдэх магадлал өндөр байдагтай холбоотой. Мөн хохирогчийн найз залуу Сэд гэх залуу найз охинтойгоо хамт өмнөх оройн өвс татаж байгаад кофений ширээн дээр орхисон нь алга болсон бөгөөд галтгооны өрөөнд нь байдаг хутгнуудаас нэг нь мөн алга болсон байгаа талаар цагдаагийнханд хэлж өгсөн. За хохирогч эмэгтэй хэн байсан бэ? Хохирогч эмэгтэй нь 20 настай Аманда Плес гэх эмэгтэй байсан бөгөөд тэрээр Чикопи хотод 1991 онд төрсөн. Түүний гэр бүл ойр дотныхын хүмүүс түүнийг дурслэхдээ маш сониуч бүхэл зүйлийг өөрөө хийж оролдож үзэх дуртай нэгэн байсан гэж ярьдаг. Тэр бүхэл төрлийн хөгжмийг тоглох сонирхолтой байсан бөгөөд хөгжмийн фестивалуудад тэр тусмаа фолк болон блюграсс хөгжмийн фестивалуудад очих дуртай. Мөн гоёл чимэглэл хийж уралдаг. Өөрийнхөө хийсэн гоёл чимэглэлүүдээ өнгөөр нь ялхан хувцсан дээрээ тохируулан зөөх дуртай. Цаашлаа 7 хоногт заавал нэг удаа нар мандаж бас жаргаж байгааг далайн эрэг дээрээс харж суух дуртай. Ер нь баяр баясгалантай амьдралд маш их хайртай нэгэн байсан. Аманда Chicopee Comprehensive High School-д явж байгаад гинтэл сургуулаасаа гарахаар шийдээд ахлах сургуулаа бол дүүргээгүй байт юм байлээ. Энэ хоорондоо тэрээр хэд хэдэн ресторанд зөөгчөөр ажиллаж байгаад хэрэг гарах үед бол Chicopee хотын Memorial Drive-д байрладаг Friendly's гэх ресторанд ажиллаж байсан. Амандагийн хувьд тэрээр олон нийтийн дунд байгаа хүн ихтэй газар ажиллах, хүмүүстэй харилцах маш дуртай учраас өөрийнхөө зөөгчийн ажилд маш их хайртай байсан гэдэг. Friendly's ресторанаар байнга үйлчлүүлдэг Марлин гэх эмэгтэй хэлэхдээ Аманда маш их найрсаг, сайхан сэтгэлтэй охин байсан. Би Friendly's ресторанд 7 хоногт 3-4 удаа очдог байсан. Намайг очих болгонд түүний хариуцж авдаг хэсэг дүүрэн байдаг байсан бөгөөд үйлчлүүлэгчид орж ирээд Амандагийн хариуцдаг хэсэгт суух хүсэлт гаргаж байгааг хэд хэдэн удаа харж исэн гэж ярьсан байт юм байлээ. Товчхондоо Аманда бол эргэн тойрныхон бүх хүмүүсээр хайрлагдсан маш найрсаг, сайхан сэтгэлтэй охин байсан гэж хэлж болно. Амандагийн эцэг эх болон гэр бүлийнхэн талаар тийм ч их мэдээлэл бол олдоогүй. Гэхдээ ээж автайгаа хамт амьдардаггүй, хэрэг гарах үед дөнгөж тусдаа гараад удаагүй байсан бөгөөд дээрээ нэг эгчтэй, эгч нь мөн хүнтэй гэрлээд тусдаа гарчихсан хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Хэрэг гарахын өмнөхөн Аманда өөрөөсөө 7 насаар ах барилгын компанид ажилладаг Сэд Грин гэх залуутай болцож эхэлсэн. Тэр хоёр болцож эхэлсэн даруйдаа Сэд Амандагийн гэрт тасралтгүй 7 хонсон бөгөөд хамт байх хугацаанд хамгийн их хийдэг зүйл нь өвс татах байсан гэдэг. Хэргийн газарт үзлэг шинжилгээ хийж дуусныхаа дараа мөрдөгчид хамгийн ихэнд Амандагийн найз залуугаас мэдүүлэг авахд тэрээр хэлэхдээ 2011 оны 8 дугаар сарын 25-ны орой Аманда Сэд хоёр хамтдаа сун өвс татаж байгаад унтахаар орондоо орсон. Дараагийн өдрийнх нь өглөө буюу 2011 оны 8 дугаар сарын 26-ны өглөө Сэд өглөө эрт босоод ажилдаа очсон ба ажил дээрээ төлөвлөж байснаасаа илүү оройтох болсон тул Аманда руу залхан ажилд нь хүргэж өгч амжихааргүй болсон гэдгийг хэлдэг. Ажлаа таарсныхаа дараа Сэд Амандагийн ажил дээр очсон боловч ажлынх нь Аманда өнөөдөр ажилдаа ирээгүй гэж хэлсэн. За Сэдийн хувьд маш их гайхан Аманда руу зөндөө залгаж мессеж бичсэн ч ямар ч хариу байхгүй байсан тул эмээгэнд нь очихоор шийдэн эмээ дээр нь очсон боловч тэнд мөн л байгаагүй. Үүнийхээ дараа Аманда гэртээ харьцсан байж магадгүй гэж бодоод гэрийнх нь урд очтол Амандагийн гэрийн цонхны тавцан хэсэг эвдрээд доошоо унжчихсан байгааг анзаарсан. Гэхдээ энэ үед бол нэг их зүйл бодоогүй. Машинаасаа буун 3 давхурт гарч ирэхэд Амандагийн гэрийн хаалга онгорхой байсан бөгөөд дотоош орох үед галтгоо тэр чигтээ улаан өнгөөр будагдчихсан байсан. Гэхдээ энэ үед Сэд мөн л огт айд санаа зовоогүй. Учир нь тэрхүү өдөр үдээс хойш ажилдаа байсан Аманда өглөөнөөс ахуулан гэрийнхэн хан дээр зураг зурж байгаа талаараа Сэдэд хэлж исэн. Тиймээс эхэндээ Сэд зүгээр
зүгээр л улаан өнгийн будаг гэж бодсон боловч галтаагаар орох үед Амандаг шалан дээр цусандаа будагдчихсан хэвтэж байгааг хардаг. Сет тэр даруй Аманда дээр очин анхны тусламж үзүүлэхээр оролдон хиймэл амьсгаа хийсэн боловч энэ нь ерөөсөө тус болоогүй учраас 911 рүү залгасан нь энэ байсан. Мөрдөгчд Амандагийн уцыг шалгаж үзээд Мерседес гих найзтайгаа хэрэг гардаг өдөр чат бичилцэж байсныг нь олж тогтоодог. Тиймээс Амандагийн найз Мерседес гэх эмэгтэйгээс мэдүүлэг авахар болдог. За Мерседес мэдүүлэгтээ хэлэхдээ Аманда Мерседес хоёр өдөржингөө чатаар харилцаж байсан ба Аманда Мерседесээс өөрийг нь ирж аваад ажил дээр нь буулгаад өгөөч хэмээн асууж Мерседес ч түүнийг хүргэж өгөхөөсөө татгалзаагүй. Удалгүй 5 цагийн үед Мерседес Аманда руу залхан ажилд нь хүргэж өгөхөөр очих гэж байгаагаа хэлэх гэтэл Аманда энэ үед утсандаа хариулдаггүй, залхахаар авахгүй мессеж бичгээр бас л хариу бичихгүй байсан. Мерседес Амандагийн гэрийн урд очиод хэсэг хүлээн зогсож байгаад Амандаг өөр хэн нэгнээр хургуулгаар болсон юм байх таа гэж бодоод гэртээ харихаар буцаад явдаг. За Мерседес гэртээ харьсныхаа дараа ч хэд хэдэн удаа Аманда руу ажил дээрээ очисон эсхийг нь асууж мессеж бичсэн боловч ямар ч хариу хүлээн аваагүй. За Амандагийн хэргийн явц тийм ч хавцтай биш байдалтай үргэлжлэж байтал хэрэг гарснаас 2 сарын дараа хэрэг дээр ажиллаж исэн ахлах дөрвч Кейт Лемей болон бусад мөрдөгчид мөн цагдаагийн ажилчид хэргийн газар дээрх хохирогчийн зургийг гадагшин задруулсан тухай асуудалд орцгоосон. Энэ нь яаж эхэлсэн бэ гэвэл ахлах түрүүч Кейт Лемей хэргийн газрын зургууд болон хохирогчийн цогцны зургийг өөрийн гар утсан дээр аван түрүүч Жефрид үзүүлэн хэргийн газарт дахин шинжлэх хэрэгтэй маш олон зүйлс байгаа тул хэргийн газарт хүн ойртуулж болохгүй гэдг сануулгыг өгөхөд Жефри түүнээс зургуудыг өөрлөө нь явуулахыг хүссэн. Ингээд Кейт зургуудыг Жефри рүү явуулсны дараа Жефри зургуудыг цагдаагийн ажилтан Чад Гей руу явуулсан ба Чад зургуудыг цааш нь хэд хэдэн хүмүүст явуулж ажил дээрээ иймэрхүү зүйлийн учир олох шаардлагатай болох юм даа гэж бичснээр Амандагийн цогцны зураг болон хэргийн газрын зургууд цааш нь маш олон хүмүүст тараагдсан байдаг. Мэдээж энэ нь бол цагдаагийн ажилчид болон мөрдөгчдийн хувьд хизээж байж болохооргүй мэрэгжлийн бус зүйл. Хотын захиргааны газраас мөрдөгчдийн энэхүү ёс бус үйлдэлд ертөө сануулга өгөөд 3 өдөр цалингүй ажиллах шийтгэл оногдуулсан. Гэвч энэ үед Чикоби хотын захирагчаар дөнгөж томилогдоод байсан Ричард Кос мөрдөгчдийн гаргасан энэхүү мэрэгжлийн ёс зүйн үйлдэлд тохирох хариуцлагыг нь оногдуулах хэрэгтэй хэмээн үзэж зургуудыг тараасан гол хүн болох түрүүч Жефрийг ажлаас нь хаалсан. Гэвч Жефри захиргаа руу дахин хүсэлт явуулсаар буцаад ажилдаа орсон байт юм байлээ. Цагдаагийн ажилчдын энэхүү үйлдэл нь Амандагийн амиа алдсан хэрэгтэй холбоогүй боловч Амандагийн гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүст энэ нь маш хүн дээр туссан бол ойлгомжтой. Үүнээс гадна хамгийн чухал зүйл нь гэвэл хэрэг дээр ажиллаж исэн мөрдөгчд ийм асуудалд орооцолсон нь хэргийн үйл явцыг тэр чигтэн зогсон байдалд оруулсан. Та хэд ч гэсэн Google-ээс Амандагийн нэрийг бичээд хэргийн талаар хайгаад үзвэл хэргийн талаар мэдээлэлүүд гэхээсээ илүү цагдаагийн ажилчдын мэрэгжлийн ёс зүйн хандлагын талаар л түлхүү мэдээлэл гарч ирдэг. Энэ нь бүхэл анхаарал 20 настай амиа алдсан эмэгтэйг хэн хөнөөсөн бэ гэдэг дээр биш цагдаагийн ажилчдын гаргасан алдаан дээр төвлөрсөн байсан гэдгийн тод жишээ болж байгаа. Ингээд цагдаагийн ажилчтай холбоотой шууган намжиж эцэст нь нийгэм бүгд Амандагийн хэрэгт анхаарлаа хандуулж эхэлсэн. Мөрдөгчд хэд хэдэн хэргийн сэжүүр олж авсан хэдий ч Амандагийн найз залуу Сетийн хэлсэн нэг зүйл мөрдөгчдийн анхаарлыг маш их татдаг. За тэрний юу байсан бэ гэвэл Аманда Сетэд өмнө хэд хэдэн удаа гэрт нь хэн нэгэн хулгайгаар орж ирж байсан бөгөөд өөрөө ч тэрхүү хүнийг хэн гэдгийг баарал мэдэж байгаа тухайга ярьсан. Амандагийн сэжиглэж байснаар тэрхүү хүн замын нөгөө талд амьдардаг нэгэн Испани гаралтай залуу. Аманда тэрхүү залуутай гудамжинд хэд хэдэн удаа тааралдаж байсан бөгөөд Сет Амандагийн дээрч хондог болсноос хэдхэн хоногийн өмнө тэдэнд мөн л хэн нэгэн хулгайгаар орж ирсэн ба тэрхүү хүн өнөөх замын эсрэг талд амьдардаг залуу мөн гэж бодож байгаа талаараа хэлдэг. Сет Амандагаас яагаад энэ тухай цагтаад мэдэгдээгүй талаар нь асуухад Аманда тэрхүү залуутай хэд хэдэн удаа болцоонд гарч байсан ба цагдаад мэдэгдэхийн оронд зүгээр уцрын залгаад ярьчи тэгээд гурлаа хамт уулзаж гэрт нь хулгайгаар орхоо зогсоо гэдэг сануулгыг өгье хэмээн санал болгосон. Ингээд Аманда тэрхүү залуу руу уцаар ярилцах зүйл байгаа тул хүрээ дээрээ чимээ асуусан бөгөөд удалгүй 15-аас 20 минутын дараа өнөөх залууч хурж ирсэн. Сет тэрхүү залууг дүрслэхдээ 21-с 23 орчим насны Хиспаник богинохон үстэй, туранхай, англи хэлний сайн боловч аялахтай ярьдаг залуу байсан бөгөөд эрэгтэй 3-аас 4 насны хүүхдээ эхнэрийнхээ хамт дагуулan Сет Аманда хоёртой уулзгаар ирсэн. Эхнэр нь мөн Хиспаник эмэгтэй байсан ба нөхрөөсөө илүү махлаг, том биетэй эмэгтэй байсан. Залууг ирэхэд Аманда гэрт нь тэрхүү залууг хулгайгаар орж ирээд байгаа болон хөршин тэрхүү залууг Амандагийн гэрлөө орж байгааг харсан талаар хэлэхэд өнөөх залуу маш их уурлан
би тэр хүн чинь биш гэж гүрээсээр л байсан. Харин Аманда хариуд нь би цагдаа дуудаж болох л байсан. Гэхдээ би чамайг асуудалд оруулахыг хүсэхгүй байгаа учраас чи гэрт орж ирээд хулгай хийж авсан өвснүүдэл буцаагаад өгчих гэсэн байдаг. Иймэрхүү байдалтай энэ хоёр маргалзаар залууч гэрт чинь хулгайгаар ороогүй гэж гүрээсээр тэгсгээд өнгөрсөн тухайсэд мөрдөгчдөд ярьж өгдөг. Мөрдөгчд мөн хэргийн газраас цагаан өнгийн тавиур дээр жижигхэн цаас байгааг олсон ба тэрхүү цаасан дээр Денис энд 8-11 байсан гэж бичиг үлдээсэн байсан. Ингээд мөрдөгчд тэрхүү жижигхэн Испаник залуу хэн болохыг олохоор нэлээд удаан судалсны эцэст 2 жилийн дараа Сэтийн дурсаж хэлсэнтэй төстэй 2 залуу хэсэж эхлэж эхэлсэн. За эхнийх нь бол Амандагийнхтэй ойрхон амьдардаг цагаан залуу байсан бөгөөд хүчирхийллийн хулгай дэрмийн гээд маш олон гэмт хэргийн бүртгэлтэй мөн түүний эхнэр ингээд өөрөөс нь илүү махлаг том биетэй мөн л цагаан арьстай эмэгтэй байсан. Мэдээж харж байгаачлан Сэтийн өгсөн мэдүүлэгтээ арьс өнгөний хувьд бол таарахгүй байгаа. Мөн тэрхүү залуугийн утасны дугаарыг олж аван Амандатай холбоотой байж болох дуудлага мессеж зэрэг байгааг шалгаж үзэхэд мөн л юу ч илрээгүй. За дараагийнхан сэжигтэн бол Дена Роза Роман буюу Денис гэх Амандагийн гэрийн замын эсрэг талд амьдардаг байсан. Испаник гаралтай мөн өөрөөсөө махлаг том биетэй Испаник эхнэртэй 6 настай нэг хүүтэй залуу байсан. Мөрдөгчд тэрхүү залуугийн дугаараар Амандатай холбоотой дуудлага байгаа эсэхийг шалгахад нийт 9 удаагийн хоорондоо ярьсан дуудлага олдсон ба 4 удаа Аманда өөрөө Денис рүү залгасан бол Денис эргүүлээд 5 удаа Аманда руу залгасан болох нь тогтоогддог. Энэхүү бүх 9 дуудлага нь 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хийгдсэн дуудлага байдаг. Хамгийн сүүлийн дуудлага нь тэрхүү өдрийнхөө орой шөнө дунд Денисээс Аманда руу залгасан дуудлага байсан. Гэхдээ нэг асуудал нь гэвэл мөрдөгчд Сэтэд Денис болон хэд хэдэн эрэгтэйн зураг харуулад өнөөх эрэгтэйн зураг тэр дунд нь байгаа эсэхийг асуухад Сэт байхгүй байна гэж хариулдаг. Гэсэн хэдий ч мөрдөгчд Денисээс мэдүүлэг авахар шийддэг. Ингээд 2013 оны 10 дугаар сарын 29-нд мөрдөгчд Денисийн нүүж утсан Вестерфилдэд очин түүнийг олж очин уулзсан. Мэдээж цагдаагийн ажилчдад ямар ч нотлох баримт байхгүй байсан тул тэд зүгээр л Денис дээр явж очиод хэдэн зүйл тодруулж болох уу гэмээ асуугаад хамт алхацгааж эхэлсэн. Нэг цагдаагийн офицер Денисээс асуулт асуусан хажууд нь алхаж байсан бол хоёр цагдаагийн ажилчид ард нь хэдхэн фитийн зайтай дагаад алхаж байсан байна. Хамт явж байсан цагдаагийн ажилтан түүнээс хамт хилцээр очин мэдүүлэг өгөх боломжтой эсхийг нь асуухад Денис шууд татгалцсан. Үүнийхээ дараа шууд тамхиа гаргаж ирэн хасаагаад татаж эхэлсэн бөгөөд биеийн хилэмжээс нь түүнийг маш их сандарч байгааг шууд хэлж болохоор байсан гэж хамт байсан цагдаагийн ажилчид хэлсэн байт юм байлээ. Мөрдөгчид түүнээс Чикопид амьдардаг байсан Амандагийн охины талаар мэдхүү гэж асуухад би Чикопид амьдардаг зөндөө эмэгтэйг мэднэ. Тэдэн дунд Аманда гэдэг нэртэй хэд хэдэн охтууд байдаг. Яг аль нь юм бол бас тэр эмэгтэйд ямар нэг зүйл болсон юм уу? Би Чикопид очоогүй удаж байгаа болохоор тэнд юу болж байгаа талаар мэдээлэл байхгүй байгаа гэхэд нь мөрдөгчид түнд цээжин дээрээ шивэстэй Аманда гэх эмэгтэйг таних уу гэхэд Денис тийм ээ миний таньдаг Аманда мөн байна гэж хэлдэг. Цаашлаа Денисээс хизээ хамгийн сүүлд Чикопид очсон талаар нь асуухад би тэнд амьдрахаа болоод удаж сүүл хэдэн жилийн өмнө л очсон гэж хэлсэн. Энэ үед мөрдөгчд болон Денисийн байрны ойролцоо алхаж исэн ба байрнаас түүний эхнэр хүүхэд хоёр гарч ирэхэд Денис мөрдөгчийн дугаарыг асуугаад дараа холбогдож болох уу? Учир нь би яг одоо завгүй байна гэж хэлээд тамхиа хаяад эхнэр хүүхэдтэйгээ цааш явсан байдаг. За энэхүү явдлын дараахан 2013 оны 11-р сарын 1-нд Денис дээр очин мэдүүлэг авсан цагдаагийн офицерт Денисээс дуудлага ирсэн ба Амандагийн талаар хэлэх зүйл байна. Үүнээс болж дотроо 2 жил шаналж явлаа гэдэг. Ингээд тэр хоёр Вестерфилдийн цагдаагийн хэлцээр уулзахаар тохирон тэрхүү цагдаагийн офицер өөр хэд хэдэн офицерын хамтаар Вестерфилдийн цагдаагийн газар очсон. Энэ үед нь Денис Вестерфилдийн цагдаагийн хэлцийн урд офицеруудыг хүлээгээд зогсож исэн ба Nike Air Max загварын гутал өмссөн байсан бөгөөд хэргийн газраас мөрөн олцсонтой төстэйж арай өөр загвар их байгааг нь бүртгэгчид анзаараад амжсан. Түүнээс мэдүүлэг авах үед Денис хэлэхдээ Аманда нас бардаг өдөр би Амандатай уулзахаар гэрт нь очтол нэгэн залуу түүнийг хутгалж байгаадаа яг таарчихсан. Тэр залуу намайг харчгаад намайг байрч аван сүрдүүлж хэрвээ хүнд хэлэх юм бол намайг болон гэр бүлийнх нэг нь олж очоод яг Аманда шиг болгоно гэж сүрдүүлсэн. Тиймээс би айгаад хэргийн талаар мэдээлэлж чадаагүй гэж хэлдэг. Мөрдөгчид түүний ярьсан болгоныг тэмдэглэж аваад түүнээс ДНХ-ийн шинжилгээ авахар дээж аваад гэрлүүн явуулсан. Гэхдээ Денисийн ярьж байгаа зүйлс ерөөсөө ч хэргийн газараас олдсон нотлох баримтуудаа бол таараагүй. Өмнө нь хэлжсэнчлэн Амандагийн хумсны завсраас шинжилгээ авахад өөр хэн нэгний ДНХ олдсон боловч тохирох хүн бол олдоогүй байсан. Тиймээс мөрдөгчид дахин Денисийг оролцуулаад 15 орчим хүний ДНХ-г шинжилүүлэхээр явуулахад Амандагийн хумсны завсраас олдсон ДНХ Денисийнхтэй маш төстэй байсан гэдэг.
Гэтэл Денис ийм байх учиргүй надад нэг эрэгтэй дүү байгаа. Магадгүй тэрнийг таарч магадгүй гэд мөрдөгчдийг эрэгтэй дүүгийнхэн ДНХ-г бас шалгуулах хүсэлт тавьсан ч эрэгтэй дүүгийнхэн ДНХ Амандагийн хумсны завсраас олдсон ДНХ-гээс шал ондоо байсан. Денисийн хувьд тэрээр хэрэг гардаг өдөр Амандад огт хүрээгүй гэж хэлсэн бол эсвэргээрээ Амандагийн биеийн дээрээс түүний ДНХ олдсон мөн түүний гутлын арьсмаар болоод тухайн үед буюу 2011 онд өмсдөг байсан пүүз нь хэргийн газраас олдсон гутлын мөртөө яг таг таарсан нь түүнийг гоос ижигтэн болгоход хүргэсэн. Цаашлаад мөрдөгчид түүний бэкграундыг шалгаж үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл болон харт амтны хэрэгээр хэд хэд удаа шийтгэл хүлээж байсан нь илэрдэг. Мөн мөрдөгчид Денисээс нийт 4 удаа байцаалт авсан ба байцаалт болгон дээр түүний өгч буй мэдүүлэг өөрчлөгдөж байсан нь түүнийг худлаа ярьж байгааг баталж байна хэмээн үзэхэд хүргэдэг. Бас нэг гол эд мөрийн баримт олдсон нь Денисийн хурууны хээ Амандагийн эвдэрчгсэн байсан цонхны тавцан дээрээс олдсон хурууны хээтэй яг таарсан. Ингээд Денис Амандагийн агалахын с ิจ гтнэр баривчлагдсан шүүх хурал хүртэл хоригддог. 2016 оны 7 дугаар сарын 7-нд түүний шүүх хурал эхэлж прокуророос Денисийг буруутай гэж үзсэн 160 нутлах баримтыг дэлгэсэн. Шүүх хурал 8 өдөр үргэлжилж шүүгчид 5 цаг хуралдсны эцэст шүүхээс Денисийг Амандагийн өхөлд гин буруутай хэмээн үзэж 1-р зэргийн хүн амныг эргүүлсэн тул давж загалдах боломжгүйгээр насаар нь хорих ялаар шийтгсэн. Денисийн хувьд бол эцсийн хүртэл хэрэгээ хүлээгээгүй. Тэрээр хэлэхдээ би тэр өдөр Амандагийн дотсон үнэн. Гэхдээ түүнийг алсан хүн нь би биш. Би хэрэгтэн одоо ч гэсэн хэлж чадахгүй. Би энэ нэрийг үйлсэн хэрэгтнээс маш их айж байна гэж эцсийн хүртэл давцаарл байсан. Хэдий энэ хэрэг шийдэгдсэн ч гэсэн олон нийт цагдаагийн ажилчдыг ажиллаа хийж чадахгүй байна гэсэн маш их шүүмжлэл дүртгэд хүргэсэн. Учир нь Денис Амандагийн яг замын эсрэг талд амьдрдгаас гадна Сэд мөрдөгчдөд түүний гаднах төрхийг нь тодорхой хэлсэн. Мөн Денис гэмт хэргийн маш их бүртгэлтэй бүр үүгээрч зогсохгүй Амандагийн утсан дээр 9 удаагийн дуудлага Денистэй хийсэн байхад ердөө Денисийг сэжиглэж эхлэх хүртэл цагдаагийн ажилчид 2 жил зарцуулсан нь олон нийтийн бухимдлыг маш их төрүүлсэн байдаг. Гэхдээ одоо ч гэсэн хүмүүс хоёр тал болоод хуваагддсан бэлээ. Зарим нь үнэхээр Денис Амандагийн амь насыг хөнөөгөөгүй, гин буруугүй байвал яах вэ гэдэг бол зарим нь Денис гин буруутай тодорхой байна гэж үздэг. Та бүхэн ч гэсэн энэ хэргийн тухай ямар бодолтой байгаагаа доор комент зэгт бичиж үлдээгээрэй. Манай энэ удаагийн дугаар энэ хүрээд дуусж байна. Манай бичлэг таалагддаг бол лайка дараарай, сабскрайба дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд нотификейшн очих болно шүү. Мөн яриулахыг хүссэн хэрэг болон энэхүү эргийн талаар санал сэтгэл байх юм бол доор комент зэгт бичиж үлдээгээрэй. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.